За хай guys, тэгээд өнөөдрийнхөө бичлэгээр хэдэн бокс задлах байгаа. Тэгээд давхар бас энэ бичлэгнийхаа сургамжаар ерөнхийдөө бол боксноос нэг юм ундгүй гэдгийг хэлэх гэж байгаамаа. За тэгээд ерөнхийдөө надад бол боксыг Silver Coin буюу за энэ гол тайчуд байгаа. Зоос гэх юм юу гэх юм. Тэрүүгээр бол авдаг. За тэгээд 100 голдоор авдаг энэ кейс гэдэг. За 100 Silver Coin-оор авдаг энэ бокс гэдэг байгаа. За тэгээд нэг юм зөвлөхөд энэ Dynasty гэдэг энэ crate нь бол ерөөсөө хэрэггүй. За яагаад гэвэл за энийг одоо аваад эргүүлэх дотроос нь хугацаатай скин ундаг. За 24 цаг ашиглаад алга болдог тийм скинүүд ундаг. За тийм учраас Dynasty crate-ийг бол хизээж аваад хэрэггүй гэдгийг бол танартай хэлмээр наа. За тэгээд надад бол одоо баг хэдвээ 40 хэдэн ширхэг Fable box нь бол байгаа. Тийм учраас Revenge Hamilton 2-оос 2300 Silver Coin-д харуулад авчиа. За тэгэхээр ерөнхийдөө нэгнээс нь 14-ийг нөгөөсөн. За 9-ийг авч. За нэг юмрхүү. Энэ хэдвээ баг. За нэг 60 70 бол байх шиг байна. За тэгээд за эднэр чаах. За ихнээс нь эргүүлцгээе. Hamilton box. Мэдээж бол гоё юм унах нь бол маш ховор. Ер нь бол тайд маань тэгээд ойлгочих бол болно. За аркэн өнгөрч байна. За хэдүүлээ нэг ядаж нэг эпик орно та тий. Вау, rare. Rare онж шүү guys. За rare бол ерөөхдөө 10-21 удаа. Онж нь өсвөл сайн наас тарч. Зян common онж байна. Эпик яа. Замаа үзэгчд маань ч гэсэн мэдж байгаа бах тий. Ер нь бол Axley болт бол тий. Амар харамчдаг бол. Надаар хэлүүлдэг бас таад мэдж байгаа хаа. Яа бигс шүү дээ. Legendary. No. Яг унахчихсан шүү дээ. Ямар ачгүй. Бэдгүй. Тэгээд сүүлд төлөв скинүүдээ шууд крафтлчихна. Зарах юм бол одоо баг 100 жил болно. Ойлгомжтой. Баахан л коммент. $2,000 years later. Wow, rare. Nice. За нэг rare онсон. Аз таарья.
За. Реплес 2 дахь рүү. Онжван. За нэг иймэрхүү байна. Нийтдээ юу 76 ширхэг бокс ирүүлсэн байна. Тэгээд 76 боксноос 3 ширхэг рейр. Тэгээд бас хөөрхөн хитан коммоны унгаас байна. За одоо бүгдийг крафт хийн. Шууд крафтлна. Крафт нийтдээ ингээл 8 ширхэг рейер унгаасан байна. Нийтдээ за үндсэндээ биш тээ 76 ширхэг боксноос бүр нэмээд 8 ширхэг рейер унгаж авмаа гэсэн үг. Тэгэхээр хэдүүлээ шүү дээ. Одоо 3 хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр 3-ыг аваад тэгэхэд крафтич. За харж байгаа. Ерөөдөө бол крафт хийгээд ямар ч нэмэргүй. Тэ. Тэг зоног очтой. За 76 боксноос унгаас скинүүдээ крафт хийгээд зарахад ерөөдөө бол 230 голдны үнэтэй скин унгаж байгаамаа гэдэг. Ойлгоцоход ерөөдөө болж байгаа. Тийм учраас ерөөдөө бокс цуглуулад онгойлгох нэгдэг бол амар хогийн зүйл тийм учраас та нар маань ер нь бокс цуглааснаас илүү за миний өмнөх бичлэгэн дээр хэлжсэн нөгөө нэг сизонийхаа юмнуудыг биелүүлээд тэгээд одоо яг тухайн сизоны ийм юунуудыг аваад крейтнуудыг аваад weapon crate тэгээд сизон дуснахаа дараа зарахад бол ерөөхдөө ашигтай маяг ойлгочихвол за нөгөө миний хэлжсэнчлэн syndicate weapon crate-нууд маань юу маркет дээр гараад 700-д төвчөр зарагддаг болсон байна. Тэгээ над ерөөхдөө syndicate-с 4 баг маань за тэгээд зарахад ерөөхдөө багтаа 28 голд болох нэ. За нэг иймэрхүү тэгээд гиснэс нэрээ би клан хийсэн байгаа. За тэгээд манай кланд орохыг хүсвэл за надтай нэг хэсэг нэглээд тэгээд манай кланд ерөөхдөө бол статусаа шалгуулад орж болно шүү. За нэг иймэрхүү байна. Тэгээд дараагийнхаа амжилтаар болцгаая. Тэгээд түр баяртай гайс.